байгаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэглээ бизнес эрхлэгчдэд тулгамдж буй нийтлэг асуудлуудын талаар хийсэн судалгааны үр дүн байгаа. За тэгээд саяны хэлснээр EPA-ийн үр дүн жоохон тодорхойгүй байдаг. Тэрийг яавал сайжруулах вэ? Ямар асуудал байгаад хаана хэн юу хийх ёстой бэ гэдэг зүйлийг жоохон гаргаж ирэх гэж хичээсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ яг энэ илтгэлийн агуулган дээр бол та бүхэнд хоёр улсын худалдаа ямар хөө байгаа юм, ямар бүтцтэй байгаа юм. Тэгээд Япон улсын хувьд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг яаж ашиглаж байгаа, Монголоос гадна маш олон улсууд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байдаг учраас тэр нь хэр үр дүнтэй явж байгаа гэх мэт зүйлсийн талаар мэдээлэл өгнө. За тэгээ хамгийн сүүлд нь Монгол болон Японы хооронд худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдээс асуусан нийтлэг тулгамдж байгаа асуудлыг тодорхойлсон асуулга интервью хийсэн байгаа. Тэр интервьюний үр дүн бас тавьдаг яг гэж. За тэгээд 2022 оны үед бол Монгол улсын экспорт 10 тэрбум Америк долларыг давсан гэсэн одоо нэг талаас сайн үзүүлэлт бол байна. Гэхдээ энэ дотор жишээ нь яг Япон гэдэг тухайдаа аваад үзэх юм бол Япон улс Монголоос гарч байгаа нийт экспортын дөнгөж 0.1% нь Японд гарсан байна. Эсвэргээр импортын хувьд бол бид нар 8.7 тэрбум Америк долларын импорт хийсэн. За энэний 7.7% нь Японд байна. Тэгээд яг энэ байраар нь ингээд хараад үзэх юм бол манай экспорт бол ихэнх нь мэдээж бүгд хятадаар улс руу тэгээд дараахан Швейцар, Сингапур гэдээ явж байгаа. Юуны хувьд импортын хувьд бол Японоос харьцангуй өндөр, бусад улстай харьцангуйгаар 3 дахь байр руу ороод ирсэн гэсэн тийм үзүүлэлттэй. За тэгээд энэ үр дүн бол бас олон жилийн одоо хүчирхлийн үр дүн гарч иж байгаа юм гэж үзэж болно. Ягаад гэвэл энэ одоо энэ улаан шугам дээр байгаа бол EPA байгуулагдсан юу гэж одоо онцоор шиг байна тийм. Тэгээд EPA маань бол 2016 оны сүүлээр байгуулагдсан. За тэрнээс хойш ингээд 8 жил 7 жил гарсан ингэж явж байхад та бүхэн харж байгаа доогуур нь байгаа нь бол Монголоос гарч байгаа экспорт, дээдийнх нь Монголын импорт байна. Тэгэхээр экспортын хувьд бол бид нэр ашигтай үр дүнээс гаргаж чадаагүй байна. Ямар нэгэн шалтгаан байгаад тийм ашигтай үр дүн гарч чадаагүй байна. За импортын хувьд бол харьцангуйгаар багаар нэмэгдэж явж байгаа гэж. За тэгээд EPA гэдэг одоо эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ болон FTA буюу чөлөөт худалдааны гэрээтэй холбоотой Япон улсын хувьд бол нийтдээ 21 улс бүс нутагтай гэрээ байгуулсан байдаг байгаа. Тэрний 15 дахь нь Монгол. Бас харьцангуйгаар Монголыг бол одоо чухалчилж авч үзэж байгаагийн нэг илрэл гэж ойлгож болно. За Монголын хувьд бол анхны бөгөөд одоогийн байдлаар ганц байгаа EPA маань байгаа. За тэгээд одоо бол Солонгостой яригдж байгаа гэсэн сураг байгаа тийм. Тэгээд дахиад өөр Оростой юу нэг тийм мэдээлэл бас байсан. За тэгээд энэ бүх улсуудын юунд бол Монгол бол тэгэхээр тодорхой хэмжээгээр жоохон монголчуудын хувьд бол ач холбогдол их өндөртэй гэрээ гэж болно гэж байна. За тэгээд гэхдээ Япон улсын импортыг аваад үзэх юм бол Монгол улс бол Япон улсын импортын дөнгөж 0.3% эзэлж байгаа. За тэгээд Монголоос импортлж байгаа бараа бүтээгдэхүүний EPA ашиглалтын түвшин одоо энэ жилээс янз ер нь бол тэгэхээр нэг 25-аас 50% орчим байгаа гэсэн. Мэдээж болоор коронавирусын цар тахлын нөлөө янз бүрийн орсон боловч гэхдээ бас бид нар бүрийн хэмжээнд хэрэгжилж чадахгүй байгаа. Тэгэхэд Японд одоо энэ хамгийн дээдлийн тоон дээр та бүхэн харагдаж байгаа тийм нийт импортын 80.4% нь EPA юм уу FTA-ийн гэрээ хийсэн улс бүс нутгаас орж ирсэн гэж байна. Тэгэхээр уул нь энийг үнэхээр бид нар ашиглаж чадах юм бол тэр хэмжээний ач холбогдолтой тэр хэмжээний давуу талыг үүсгэх боломж байна гэж харж байна. За тэгээд Монгол Японы хоорондох худалдааны бүтцийн талаар ингээд жоохон яасан байгаа. Түрүүн чи бодоод тэгэхээр Японд орж ирж байгаа импортын 0.3% гэхээр маш бага гэсэн. Тэр дотор бид нар яг юу явуулаад байгаа юм бэ гэхээр дийлэх хүн ерөөсөө эрдэс бүтээгдэхүүн. Энэ бол энэ англи нь бол нөгөө монголоор Bitcoin код гэдэг нь шүү дээ тийм. HS код гэдгээр ерөнхийдөө ангилж гаргасан тоо мэдээлэл байгаа. За тэгээд юугаар бол Монголын хувьд хамгийн их нь одоо эрдэс бүтээгдэхүүн тэгээд араас нь ноос нь олон нэхмэл. За тэгээ машин томдох юм гэсэн юм болж байгаа юм байна. За эсрэгээр нь Монгол улс руу орж ирж байгаа импорт бол мэдээж та бүхэн мэдж байгаа хамгийн их нь бол тэмээ хэрэгсэл. За тэгээ араас нь машин томдох хөрөмж, хунцсан бүтээгдэхүүн гэсэн зүйлсүүд орж ирж байна. За тэгээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт гэдэг зүйл маш чухал байгаа. Тэр одоо жижиг дунд бизнесүүдийн хувьд бол харьцангуйгаар хэрэглээ нэмэгдээд явж байгаа гэж үзэж байна. Гэхдээ энэ бол Японы ерөнхий нийт жишээ юм байна. Зөвхөн Монголтай харьцуулсан нэг EPA FTA биш. Ер нь японочдын хувьд Японы жижиг дунд үйлдвэрлэлийн компаниуд бол энэ дээр зааснаар 43.7-аас 57.5% хүртэл нэлээд хэрэгэлдэг хэмжээ нь бол ихсээд ирсэн гэж бодож байна.
За тэгээд Монгол улстай худалдаа хийж байгаа Япон компаниудын эдийн засгийн түншлийг хэлцээр ашиглалтын хувь бол дөнгөж 24.6%, өөрөөр хэлбэл за дунджаар 4 компани нэг юм байна. За тэгээд дахиад цаашдаа бол ийм юм хийхээр судлаад төлөвлөж байгаа гэсэн компаниуд 26% байна. За тэгээд энэ дээр яг жишээ болгоод бусад эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт 50 ба түүнээс дээш хувь байдаг улсуудыг жишээ болгож оруулсан байна. Хамгийн их нь бол Чили 61%, тэгээд Таиланд, Индонез, Вьетнам гэдэг ерөнхийдөө Азийн орнууд бол нэлээд давамгаалах үүтэй байна. За тэгээд өдий болтол Монгол болон Японы хоорондох EPA ашиглалтын дээр хамгийн өндөр нь бол бид нар 2017 онд нийт явсан худалдааны 49% дээр ашигласан бол 2021 онд бол тэр нь 12% болж багассан байна. Мэдээж одоо бас яг коронавигийн үргэлжлэл бол нэлийн өндөр байгаа гэж үгэн дээр харж байна. За тэгээд ингээд энэ бүх ашиглалт айгүйх яриад байгаа юм тий. Тэгээд санаа нь бол ашиглахын тулд бидэрт нөгөө мэдээлэл хэрэгтэй байдаг. Юу анхаас ийм байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа тий. Тэгэнгүүт тэр тал дээр нэлээх асуудал байд юм байна. Тэр тал дээр ер нь жоохон дутууг юм байна гэсэн ярьж ирсэн. Тэгээд тэрний хувьд ер нь та бүхэн EPA-ийн талаар мэдээллийг хаанаас олж авсан бэ? Ер нь мэдэх үү? Мэддэг бол хаанаас олж авсан бэ гэх мэт байдлаар судалгаа хийгээд явхад бол нэлээд газрууд яг манайх үндэсний худалдаа ижүүлбэрийн техникийн сургалт семинар, за мөн тэгээд гайлын байгууллага, телевиз зургийн байгууллагуудаас ирэх мэдээлэл олж авдаг юм билээ. За тэгээд уул нь бол Японы хувьд бол жишээ нь JETRO гэдэг Японы гадаад худалдааг дэмжих байгууллага буюу одоо манайхаа нөгөө гадаад худалдаа хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалт гадаад худалдааны газар сая урьдчилан байгуулагдсан шүү дээ. Тиймэрхүү хэрэгжүүлэгч агентлаг нэгж байгаа улсын. Тэр нэгж маань өөрсдөө энэ хэрэглийг дэмжиж явах хэрэгтэй тийм байх хэрэгтэй байна. Наад манайхаа яг тэр тал дээр бол манайх бол засгийн газрын вебсайт, холбогдох яам агентлагийн сургалт гэх мэт зүйлсээс бол жоохон бага мэдээлэл авдаг байна гэсэн үг харагдчих. За тэгээд бидний хувьд ингээд EPA ашиглалтын талаар судалгаа хэд хэдэн суугаар хийсэн байгаа. За одоо манай Жугамон нийгэмлэг Кайзен холбоо, за худалдаа ижүүлбэрийн танхим гэх мэт газруудаар ингээд дамжуулаад хэд хэдэн асуулах судалгаа хийсэн. Бид нар яавал EPA-ийн ашиглалтыг сайжруулахын одоогор ямар төвшөнтэй байгаа юм гэдэг зүйлийг асуусан байгаа. За тэгээд та бүхэн эндээс ч гэсэн харж болох бах тий ашиглаж байгаа гэсэн компани бол яг манай судалгаа энэ бол зөвхөн манай судалгааны үр дүнгийн асуудал шүү. Тэгэхээр та бүхэн гэрийг асуулаарай. Ашиглалт нийтдээ нэг 60 орчим компани оролцсон гэж бодож байна. Тэгээд ашиглаж байгаа нь бол маш бага. Ашиглахаар судалж байгаа эсвэл ашиглахаар боломж хайж байгаа гэсэн асуудал тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр бидний бол ашиглах сонирхол байгаа мөртлөө хаанаас мэдээлэл олж авах уу? Яаж ашиглах уу? Яавал ашиглаж чадах уу гэдгийг одоохондоо жоохон ойлгохгүй байгаа юм гэж харж байна. За тэгээд ашиглах болсон шалтгаан гэдэг ямиг бид нар бас хайж үзсэн. Тэгээд тэн дээр бол Япон компаниудын хувьд бол импортлагч талын харилцагч компаниас гаргасан хүсэлтэн дээр үндэслэж бол ийм их юм ашиглая гэдэг шийдвэр төрд юм байна. За Монгол компаниудын хувьд бол харилцаагаагаар яавал одоо бид нэг кост багасгах уу, яавал зарлах юм хүү гэдэг үгнээс өөрсдөө тэр мэдээлэл цуглуулдаг. За эсвэл төрийн болон олон нийтийн байгууллагаас олж авсан мэдээлэл дээр үндэслэж юм шийдвэр гаргасан байна. Тэгээд энэ судалгаа нь Монгол болон Япон юуныг ингээ харьцуулаад явсан байна. Тэгээд тэгэхээр та бүхэн эндээс ч гэсэн харахад мэдээлэх одоо ерөнхий жоо хойлголтой байх үгээс ерөнхий загварын танилцуулж байна. JETRO-гоос Япон дотор авсан судалгааны загвараар нь бид нар Монголд адилхан судалгаа хийсэн гэсэн үг байхгүй. Тэгээд тэгэнгүүт Японд байгаа энэ компаниуд бол 69% импортлогч хүсэлтээр юм гэдэг бол Монголд бол тэр хувьд ингэж 5.7% гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө импортлогч харилцагч талын тийм хүсэлт нэг их байдаг. Угаасаа нөгөө тал нь ч гэсэн ашигтай мэддэггүй байгаа. Тэгэхэд өөрсдөө мэдээлэл цуглуулж олж мэдсэн гэдэг хэсэгдэр монголчууд хамаагүй илүү 40% орчим байгаад Японд бол тийм тохиолдол хайцсан байгаа. Хин нэгний ямар нэгэн хүсэлтэн дээр үндэслэж хийж байгаа гэсэн. За тэгээд мэдээллийн их сурвалж гэдэг дээр байна. Тэгээд Японы хувьд бол бас яг энэ график дээрээс харагдаж байгаагаар төрийн болон олон нийтийн байгууллага худалдаа ижүүлбэрийн танхим зэрэг газруудаас илүү их мэдээлэл авдаг. За түүнээс нь импортлагч талаас мэдээлэл авдаг болов Монголын хувьд одоо иймэрхүү маягийн семинар юм хүмүүд оролцдог. За мөн найз танилтай тийм хүмүүсээс авсан мэдээллийн дагуу энэ EPA гэдэг юмыг хэрэглэе гэдэг анхны шийдэл гаргадаг байна. За тэгээд олдоч мод тэгээд ингээ мэдээлэл авангууд за яг EPA гэдэг юм байгаа гэдгийг мэдчихээд за тэр дотор яг юу бэлдэх ёстой юм, яах ёстой юм гэдэг нарийн мэдээлэл авах гэхээр олдоч модтой мэдээллүүдийг энэ дээр ингэж яг жагсааж бичсэн байгаа юм. Үүний хувьд бол ерөнхийдөө гадаад улсдах
гайлын татварын үйл ажиллагаа процесс талаар мэдээлэл дутмаг байна. За тэгээд өөрийн компанийн бүтээгдэхүүн яг EPA-д заасан тухайн гарал үүслийн дүрм журам тэр шаардлагыг хангаж ийн үгүй юу гэдгийг мэдхэд хэцүү байна. За мөн тэгээд EPA-д ашиглах шаардлагатай мэдээллийг хаанаас авах гэдэг бүр анхаас тодорхой байна. Тэгээд тэгэхээр нийтдээ ер нь ялангуяа Монголын өвдөгөөд үзэхэд мэдээллийн чанар бүтээмж хангалттай биш байна гэж үзэж болж байна. За тэгээд ийм саяны эсээр монголчуудын хувьд бол ийм хурал зөвлөгөөн семинаруудаас хамгийн их мэдээлэл авдаг байх гэж үзсэн гэж ойлгосон. За тэгээд одоо EPA байгуулагдсанаас хойш одоо зөвлөгөө семинарууд зохион байгуулагдсан зүйлсийг бол энэ дээр бичсэн байгаа. Энэ дээр яг мэдээлэл бидний оруулаагүй зүйлс байгаа ч гэсэн яг нөгөө жишээ нь интернет хайлт хийгээд үзэхэд гарч ирэхгүй байгаа бол нөгөө талаас оролцох хүмүүс маань ч гэсэн тэрийг олж харж оролцоогүй гэсэн үг болж таарна шүү дээ. Тэгээд тэгэхээр яг тийм мэдээлэл нь бол бас хангалттай хэмжээнд ивент зохион байгуулсан байлаарчсан хангалттай хэмжээнд мэдээлэл хүргээгүй болов гэж харж байгаа. Тэгээд яагаад тэгж хэлээд байна вэ гэхээр жишээ нь Google-ийн хайлтын үр дүн байна тийм. За тэгээд жишээ нь Японы хэл дээр EPA ашиглах гэдэг бичгэд бол шууд юм гарын авлага, танилцуулга, видео тийм бүх юмуд гарч ирдэг. Энэ улстай EPA яаж ашиглах вэ? Ямар юм дээр анхаарах вэ гэдэг зүйл гарч ирдэг болов. Тэгээд Монголын хувьд болохоор монгол хэл дээр одоо Японы EPA, эдийн засгийн түвшний хэлцээр гэсэн хайлт хийгээд үзэхээр дийлэнх мэдээлэл нь ерөн зүгээр EPA байгуулагдлаа, байгууллагаар ярьж байна гэсэн мэдээлэл ер нь байсан. Тэрнээс биш яг энийг ингэж ашиглана. Инхийн тулд ийм дараалал явна гэдэг мэдээлэл бол том хомс байгаа. Тэгээ ингэ саяны эсдээ тийм гарын авлагын хүн бол одоо энэ дээр Японы хөдөө аж ахуйн яам, Японы гайл, Японы JETRO буюу гадаад худалдааг дэмжих байгууллага, за тэгээ эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бүх газруудаас нь өөрсдийнхөө өнцгөөс энийг ашиглахын тулд та нар юунд анхаарах вэ гэдэг мэдээлэл гаргаад өгч байна. За эдгээр үедээ худалдааг дэмжих байгууллага. За тэгээ жижиг дунд бизнесийн агентлаг, сангийн яам, Японы худалдаа аж үйлдвэрийн танхим, гадаад харилцааны бүх газруудаас мэдээлэл бол хангалттай байгаа. Японд дээр хахад бол за тэгээд бидний хувьд бол яг тэгээд бас судалгааны маань бас нэг зорилго нь за өдий болтол Япон улстай экспорт юм уу импорт хийж исэн компаниудаас сайн жишээг тодорхой хэмжээгээр бид нар бол үр дүнд байгаа гарч байгаа. Тэгэхээр тэр сайн жишээнүүдийг танилцуулъя. Тэр сайн жишээнүүдээр үндэслээд дараагийн экспорт импорт хийя гэж бодож байгаа компаниудад санал болгох арга техниктэй яавал энэ үр дүнд хүрэхин гэдэг зүйлийг судлах зорилгоор энэ компаниудтай эксперт интервью гэж хийж явсан байгаа. Нийтдээ 16 компани удирдлагатай уулзсан. За тэгээд одоо энэ дээр бол ерөнхий лист нэ. Тэгээд та бүхэнд нэг компанийн одоо тухайлаад танилцуулчих. За энэ бол Monshibasaki гэдэг компани байгаа. За юуны одоо гено жишээсээ ур чадрын даатлагч гэдэг ингээ монголчууд аягүй явдаг. Одоо ч явж байгаа монголч бол бүр их явдаг байсан шүү дээ. За тэгээд тийм байдлаар Японд ажиллаж исэн, Японы Shibasaki гэх компанид ажиллаж исэн хүн Монголд буцаж хурж ирээд тухайн компанийнхаа Монголд охин компани байгуулсан. За тэгээд энэ компани ер нь бол одоо Японы Toyota, Mazda энэ шиг том юуны автомашины жижиг бүр идэнгийн үйлдвэрлэдэг. Яг эдний үйлдвэр дээр нь очиод үзчихсэн гэхэд ийм жижигхэн ерөөсөө нэг юм шураг ийм жижигхэн үйлдвэрлэж байгаа. Тэгээд зөвхөн тэр ажлыгч байсан Монгол ингээд аваад хийхэд бол эдний хувьд бол одоо 2005 онд байгуулагдсанаас хойш бараг 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж чадчихжээ. За нийт 42 хүнийг одоогоор ажиллуулж байна. Ажиллаж байгаа улсуудаа тэгээд ээлжлээд байж байгаа 6 сар тутамд Японд авчиж мэрэгжил дээшлүүлээд сайжруулад ингээд тийм харилцаа үүсгэж чадсан байгаа юм тийм. Тиймэрхүү байдлаар бид нар хамтын ажиллагааг хөгжүүлж болж байгаа юм. Тэгээд яг энэ компанийн хувьд бол бүх одоо түүхий юм нь Японоос хүргэгдэж ирээд Монголд үйлдвэрлэлээ явуулаад буцаагаад Япон руу сүүчийн одоо эцэг бүтээгдэхүүн явуулдаг гэсэн. Тэгээд тэр процессыг бид нар Монголд хийж чадж байгаа юм болно. Одоо манайх үйлдвэрлэлийн хувьд жишээ нь чанарын баталгаажуулалт гэдэг юм уу тийм юм дээр асуудалтай ч юм уу тэр юмыг бүрэн сайн хийж чадахгүй асуудал байдаг ч гэсэн ийм сайн хийж байгаа жишээ байгаа. За тэгээд энэ дотроо ингээд хит хитэн асуултын дагуу те за анх Япон улсын зах зээлд нэвтрэх бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар зорьсон шалтгаан юу байсан? Ямар дэмжлэг байсан? За одоо тулгамж байгаа ямар асуудал байгаа юм? За тэгээд цаашид одоо ижил төстэй маягийн компаниуд Японы зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлье гэж бодож байвал юунд дээр анхаарах вэ гэх мэт байдлаар энэ асуудал явуулсан байна. За тэгээд энэ болохоор юу вэ? Бид нар одоо ер нь саяны хийснээр түрүүний Японоор бол хайгаад үзэхэд энэ эдгээр бүх газруудаас өөр өөрсдийнхөө өнцгөөс за манай
та холбоотой юмн дээр танах бичгээр бүрдүүлэх юм бол энэ дээр анхаарна шүү. Ингэж хийн шүү гэдэг бүх заавар өгсөн байсан. Тэгэхээр тэрнтэй адилхан Монгол талаас ч гэсэн иймэрхүү байдлаар юуны төрийн байгууллагуудын юм хөндлөн хэлхийн холбоос гэдэг юм бас их чухал болж ирж байгаа. Хоорондоо мэдээлэл солилцдог, нэгнээс нь нэгсэн юм нөгөө дээр нь очиод гацдаггүй ч гэдэг юм уу тиймэрхүү шаардлагууд байх хэрэгтэй байна. Тэгээд мэдээллийг хангалттай хэмжээгээр өгөх шаардлага байна. За тэгээд саяны нөгөө өмнөх асуулга судалгаан дээр компани удирдах албан тушаалтуудаас авсан судалгааны үр дүн байгаа. За тэгээд Япон одоо энэ Япон Монголын хоёр хуваагаад за Япон юуны бизнес эрхлэгчийн хувьд бол хамгийн чухал гэж боддог юм нь юу вэ гэвэл хэрэглэгчийн сэтгэл ханамж. За тэрний дараа уян хатан байдал гэж. Энэ нөгөө нэг юуны бараа нийлүүлэлтийн хугацаа гэсэн. Бараа нийлүүлэлтээ хэр хурдан хийж чадах вэ гэх хугацаа. Тэгээд араас нь чанарыг сайжруулах гэж явж ирсэн бол Монгол бол хамгийн түрүү нэгдүгээр чанараа сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд араас нь хэрэглэгчийн сэтгэл ханамж уян хатан байдал гэсэн зүйлсүүд орж иж байгаа. За тэгээд юуны хувьд бол за яг ингээд эдийн засгийн түншлэлийн хэлцээр ийм тийм байсан гэдээ ингээд ярьж байгаа ч гэсэн энийг бол бид нэр зөвхөн энэ жижигхэн хүрээнд сайн болсон юм байна муу болсон юм байна гэдэг эцсийн байдлаар дүгнэх боломжгүй. Яагаад тэгэхээр энэ эдийн засгийн түншлэлийн хэлцээр гэдэг маань өөрөөсөө анх урьдчилсан үнэлгээ гэж хийгээд, явцын үнэлгээ гэж хийгээд, сүүлд нь гарцын үнэлгээ буюу evaluation гэсэн юмнуудыг хийх шаардлагатай. Тэгээ энийг хийх вэ гэх юм бол яг үндэ бол одоо манай төрийн байгууллага ч юм уу тухайн гэрээг нь анх байгуулсан тиймэрхүү газруудаас илүү мэдээлэл илүү ойр газруудаас энийг хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр манай саяны энэ судалгаа бол зөвхөн ерөөсөө жижиг үйлдвэрлэлийн төвшөнд жижигхэн одоо нэг 40 дээдл нь 100 хүртэлх хүмүүстэй компаниудын хүрээнд авсан судалгаа байгаа учраас зөвхөн нэг хэсгийг л харуулж байгаа гэж ойлгож байна шүү. За тэгээд юунуудын экспортлогч, импортлогч хүмүүст бид нэр тэгээд ямар асуудал ер нь тулгард юм бэ гэдэг зүйлийг тодорхойлсон. За энэ бол зөвхөн Япон төдийгүй ер нь яг экспорт хийж байгаа газруудыг бүгдийг нь оруулсан гэж ойлгож байна. За тэгээд энэ дээр бол манай хувьд ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд түүхий эдийн нийлүүлэлт автортой болсон гэдэг нь маш том асуудал байна. За тэгээд өөрсдөө чанарын хяналт тогтоох гэдэг нь бол бас нэлээд том асуудал. За тэгээд энэ албан бус салбарын өрсөлдөөн гэдэг юм ер нь бол аль алин дээр бас байна. Импортлагч тал дээр ч гэсэн ер нь бол байгаа гэж үзэж байна. Ягаад гэвэл бид нөгөө одоо импортын бараа бүтээгдэхүүнээс ч гэсэн яг ингээд албан ёсоор оруулаад ирэхээр илүү кост өндөртэй. Тэгснээс одоо бараг нэг манай хуучнаар дараад оруулаад ирэх юм бол хамаагүй юу болчихдог. Тэгээд энд хүний өрсөлдөөн болонгууд албан ёсоор оруулж иж байгаа газрууд дээр асуудал үүснэ гэдэг тийм юмуд байдаг. За тэгээд импортлагч компаниудын хувьд бол Монголын зах зээлийн дүрм журам хязгаарлалт нь тодорхойгүй. За тэгээд түрүүний хэлсэн дотоодын зах зээлийн шудраг ус өсөлтөнд гэж байгаа. Энэ дээр бол бас энэ дээр албан бус салбарын өрсөлдөөн орж ирж байгаа. За тэгээд хүний нөөц гэдэг байна. Одоо гадаад хэлтэй, гадаад компаниудтай ажиллах чадaltaй боломжтой тийм хүний нөөц шаардлагатай байна гэсэн. За тэгээд нийт энэ судалгаанаас бидний хэд хэдэн зөвлөмж гаргасан. За тэгээд нэгдүгээр бол түрүүн хэлснээр төр засгийн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулах, хүчрхэг болгох шаардлагатай байна. За хоорондоо мэдээлэл солилцдог юм дэмждэг болмоор байна. За тэгээд энэ JETRO шиг мэдээллийн зангилаа болсон байгууллагыг сонгоо хөгжүүлэх хэрэгтэй. Яг хэрэгжилтэн дээр ордог, хэрэгжилтэн дээр зөвлөгөө өгдөг, хэрэгжилтэн дээр хамтарч ажилладаг тийм байгууллагуудыг бид нэр Монгол улсад бол хэрэгтэй байгаад байгаа юм байна. За тэгээд Япон улс руу экспорт хийж байгаа компаниудад эдийн засгийн мэдлэгээр хангах, мэдээлэлээр хангах гарын авлага боловсруулах хэрэгтэй. За тэгээд бусдынхаа тэрнээс гадна бусдынхаа туршлага одоо өмнө хийгээд туршаад ирсэн хүмүүсийн туршлага юм дээр үндэслээд сурах юм сураад хаях юм хаях тийм одоо эмхтгэл гаргах шаардлагатай байна. За мөн сургалт семинарын мэдээлэл түгээх үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа шаардлагатай байна гэсэн зөвлөмжүүд гарсан. За тэгээд энэ бүхнийг ингээ харангуут яг та бүхэн бол бүгд нэг хувийн хвшлийн төлөвлөлийн усууд дийлэнх нь байгаа гэж байна. Тэгээд тэгэхээр энэ бол дийлэнхэнтэй одоо хин танхимч байд юм уу, засагч байд юм уу, хин нэг юм хийх ёстой гэсэн үг байгаа байх. Гэхдээ тэрнээс гадна нэгэнт ерөн зүгээр одоогийнхоо байгаа нөхцөл байдалд яавал бид нэр өөрсдөө хийж чадах юм, яавал өөрсдөө бид төр засагтай энэ шаардлага тавихаар боломжтой болох юм бэ гэдэг үүднээс нь хараад бас хувийн хвшилт өгөх зөвлөмжүүдийг нийт судалгааны хавьдаас боловсруулж гаргасан байгаа. За тэгээд энэ дээр бол хувийн хвшлийн өөрсдөө судалгаа шинжилгээ хийдэг чадвараа сайжруулах, өөрсдөө мэргэжлийн болох шаардлагатай байна гэдэг нь хамгийн томор тавигдчихж байгаа. За тэгэхээр тулд хүний нөөцөө шалгуулах, чадвартай хүний нөөцийг ажиллуулах шаардлага байна.
Өөрөөр хэлбэл одоо жишээ нь Японы хэлтэй юм уу англи хэлтэй хүн байх юм бол бас тодорхой хэмжээгээр EPA-г яаж ашиглах уу гэдэг мэдээллийг бид нэр өөр суугаар заавал монгол хэл дээр хэлбэр өөр суугаар олох боломж бол байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэрийг бас ашигладаг хүн байх шаардлагатай байна. За тэгээд нэгд хоёр өөр улсын хооронд худалдаа наймаа хийж байгаа учраас бизнес эрхэлж байгаа учраас хоёр улсын хоорондох бизнесийн ялгааг нь ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь дөөсөж манай Нахамраг Куусан бас нэг өмнө ярин дээр ярьж байсан. Одоо Монгол Япон хүмүүсийн хувьд бизнес эрхэлдэг энэ нэг хурд дараалал нарийн өөр үү. Гэхдээ монголчууд бол эхлээд гэрээ байгуулчаад тэрэн дээр ингээд өөрчлөлт засаал нэмэл ингээд яваад идэг бол Япончууд эсрэгээр ингээд ихэнтэй айгүй удаан. Монголчууд Япончууд айгүй удаан гэж яриад байдаг. Удаан судлаад байгаа юм шиг мөртлөө тэгж жагаад яг гэрээгээ хийгээд за хөдлөө гэсэн үед маш хурдтай айгүй идэвхтэй юм хийдэг баггүй. Тэгээд тэгэхээр яг эцсийн үр дүн нь аль нь илүү вэ гэдэг бол мэдээж харьцангуй тухайн нөхцөл байдал бүхнээс хамаарах асуудал. Гэхдээ яг энэ ерөнхий сэтгэлгээний ялгааг ойлгоод тэрнээ таарсан байдлаар харилцагч компанитай харилцаж явах юм бол илүү үр дүн гарах байх гэж бодож байгаа. За тэгээд арай илүү бүр нөгөө юу талаас одоо академик талаас нэг том point бол одоо value chain гэдэг байгаа. Дэлхийн нийт дээр байгаа үн цэний гинжин хэлхээний бид нар бол заавал хамгийн ашигтай хэсэг, заавал хамгийн өндөр хэсэгт нь гэж зорихоос илүүтэйгээр хамгийн түрүүнд эхлээд үн цэний гинжин хэлхийн дотор байр эзэлье. За түүхийд нийлүүлэгч байд юм уу, хүний нөөц нийлүүлэгч байд юм уу, тодорхой хэмжээгээр байр эзлээд тэрнийхээ дараагийн шат руу ингээд даваад ороод явах хэрэгтэй гэсэн тийм шаардлага бас тавигдж байгаа. За мөн зорилттой зах зээлд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх гэдэг зүйл байна. Энэ бол бас ярил аягүй урт яриа болно. Ер нь бол яг одоо хуучин шиг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл лангуун дээр тавих юм бол зарагддаг үе байха болцсон тийм. Өөрөөр хэлбэл product out буюу манай бүтээгдэхүүн сайн байвал хүн авна гэдэг ойлголт бол ялангуяа Япон шиг хансан тийм зах зээлтэй газар байха болж ирсэн. Тэрнээс илүүтэйгээр market in гэдэг ойлголт байгаа. Япон юуны зах зээл ойлгоод таны яг зорилттой хэрэглэгч чинь юу хүсэж байгаа юм? Тэр хүнд ямар асуудал тулгараад танай бүтээгдэхүүн тэрийг яаж шийдэж өгөх юм бэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Тэрэнд тааруулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх хэрэгтэй гэсэн. Тэрэнд тааруулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байж эцэг үндэ зарагдана. Тэрээс одоо бүтээгдэхүүн байгаль юм бол болно гэдгээс бол дараагийн шат руу орчод байгаа шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр Япон улс руу ингээд яхад бүх юм тоон үзүүлэлтээр ингэж бэкап хийгдэж баталгаажиж явдаг учраас тэр тоон үзүүлэлтийг бид маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Одоо жишээ нь Монгол цацраганд биеийн цайн ханаад идгээд витамин С ихтэй ч юм ингээд бид нар бол шууд өөрсдөө мэддэг ойлголтыг Японд очиод Японы зах зээлд шууд хүнд хэлэх юм бол анханасаа цацрагна гэдэг ойлголт байхгүй учраас тэр хүн бол нөгөө ч буухгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ нь за манай цацраганд 100 г тэдэн миллиграмм витамин С байна. Тэдэн грамм омега байна. Ийм тос байгаад энэ нь хүний биед ийм нөлөө үзүүлдэг байна гэх мэт мэдээллүүдийг яг албан ёсны газруудаараа шинжилүүлээд тэгээд тухайн бодисуудын талаарх мэдээллийг нь яг үнэн зөв бодиттой их сурвалжаас олоод тэрүүгээрээ дамжуул маркетинг хийх юм бол илүү үр дүнтэй хаа гэж бодож байна. За тэгээд энэ хамгийн сүүлчийнх нь бол бас одоо нэг талаас жоох реклам. Өөрөөр хэлбэл одоо манай JICA ч гэдэг юм уу, жижиг үйлдвэрлэлийн газар ч гэдэг юм уу, олон улсын байгууллага, төрийн байгууллагуудаас бас дэмжлэг янз янзын програмууд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр тэрний талаарх илүү их мэдээлэл олж авдаг. Тэрэн дээр тийм юм дээр соргог байгаад мэдээлэл болж авдаг байх юм бол хувийн хвшлийн хувьд бол иймэрхүү зүйлсүүд дээр анхаарал явах юм бол бас бид нэр цаашаа Монгол Япон хоёр орны худалдааг дийшлүүлэх ихсгэх тал дээр хувь нэмрээ оруулж чадах юм болов гэсэн дүгнэлт байна. За баярлалаа.